За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2012 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжгээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Энэ бол манай гол дүр Джон. Зурагтаар сагас үзэж суух тэрээр Оклахома Сити Тандер багийн суперод Кевин Дурантийн үнэнч шүтэн бишрэгч нэгэн. Дурантийн тоглолтыг хараад Джон зүгээр л биширч яаж ийм амархан оноо авдаг байна хэмээн бодох тэрээр өөрийгөө ч бас домог тоглогчиг цагирагт хүчтэй дохож чадна гэж төсөөлнө. Ингээд л урам зоригоор дүүрсэн хүү шууд гадаа гарч үзүүлээд үгүй хэмээн шийдэх боловч бодит байдал дээр бүх зүйл түүний төсөөснөөс тисуур байлаа. Энэ үеэр Кевин Дурант ээжэдэлт гайхалтай тоглолтоо дуусгаад менежер Максын хамт гэрлүүгээ харахаар бэлтгэж байлаа. Гэвч тэрээр өөрийг нь хүлээж буй олон зуун шүтэн бишрэгчтэй гомдоохыг хүссэнгүй. Тэдэндээ зураг авахулж гарын үсгээ өгсөөрл. Харин сургууль дээр Жонд нэгэн шинэ асуудал тулгарсан нь дурлал байлаа. Түүний сайн найз Полтойгоо ярилцаж байх үед хажуугаар нь Изабель гэх үзэсгэлэнтэй охин зөрөн өнгө. Изабель бол сургуульд шинээр шилжиж ирсэн сурагч бөгөөд Джон түүнийг хараад шууд л дурлаж орхино. Ийхүү тэрээр Изабельтэй танилцах төлөвлөгөөгөө Полт хийсгээд найз нь түүнийг заада хэрэггүй юм шүү дээ андаа гэдэл хориглоно. Учир нь Джон сургуультай хамгийн азгүй хүүхдэд тооцогддог боловч тэрээр бууж өгөхийг хүссэнгүй. Изабель шин сурагч учраас намайг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ гэдэл нилээд өөртөө итгэлтэй түүн рүү төхөж очлоо. Гэтэл яг тэр мөчөд сургуулийн хэрүүлч Коннор гинтгэн гарч ирээд манай Джонны нэгэн бичлэгийг бүх хүүхдүүдэд үзүүлж тэр бичлэг дээр Джон трамплин дээр үсэрч Дурант шиг дохох гэж оролцсон ч өөрийнх нь хурц цагираг руу орж тэндээ гацаад зүүгдэж байгаа нь гарлаа. Үүнийг харсан хүүхдүүд ч бүгд шолон инээлдэж Джон ч эцсэндээ болоод Изабель ганц ч үг хэлж чадалгүй хоцров. Гэртээ ирээд азгүй хувь заяанда гуниглан хөвтөх хүүгээ хараад аавынх нь сэтгэл өвд. Ийхүү тэрээр хүүгийнхээ сэтгэлийг засгаар Кевин Дурантийн тоглолтыг амдаар нь үзүүлэхээр авч явлаа. За тэгээ тоглолтын дундуур хөтлөгч үзэгчдийн дунд нэгэн сонирхолтой азтан тодруулахаар болов. Тасалбарын дугаараа таарсан хүн талбай дээр гарч шидэlt хийх боломжтой гэлээ. Гэтэл аз таарч Джонны аавын дугаар дуудагдав. Аав нь боломжийг алдаргүй хүүгийнхээ гарыг өргөж азтан болсон гэдгийг зарлана. Ингээд Джон ч сандарсаар талбай руу гарахад хөтлөгч хэрэг бөмбөгөө цагирагт оруулж чадвал $20,000 эзэн болно гэдгийг чангаар зарлав. Энэ тоглолтыг Коннорч бас үзэж таарсан бөгөөд азгүй хүүг дахиад нэг онгоонд орохыг хүлээж камера бэлтэн зогсно. Ийхүү Джон ч хамаг хүчээрээ шидлээ. Гэвч бөмбөг цагирагт биш багийн маскотыг унал нь онож орхихон тэр. Ингээ Джон дахиад л олны доог тухай болон урам нь хугарсаар талбайг орхиж явв. Гэтэл яг энэ мөчөд түүний өмнө NBA-ийн суперод Кевин Дурант өөрийн биеэр гараад ирхэн тэр. Кевин хүүг урамшуулж бөмбөгөн дээр гарын үсгээ зурж өгөхөд Джон би яг л тань шиг авьяастай болохыг мөрөөддөг гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Харин Кевин шаргуу хөдөлмөр хизээ нэгэн цагт авьяас болдог юм шүү дээ гэд бөмбөгийг өгөхөд нэгэн хачирхалтай зүр босно нь Джонд Кевинээс ямар нэгэн үл үзэгдэх хүч энерги шилжин орж ирж буй мэдрэмж төрхөн тэр. Маргааш өглөө Джоныг сэргээд Тандер баг Кевин Дурантийн маш муу тоглолтоос болоод хожигдсон тухай радиогоор мэдээлж байлаа. Гэвч Джонд үүнээс илүү хачирхалтай зүйл тохиолдолж эхэлсэн ба тэрээр угаалгын гөрөөнд хувцас тайлаад хамаагүй шийтгэхэд бүх хувцас нь яг л сагсанд орж байгаа бөмбөг шиг байнда тусаж байв. Энэхүү шинэхэн авьяас нь сургууль дээр ч илэрч лабораторид багшийнхаа гуйсан макетыг авахдаа Джон өөрөө ч анзааралгүй саксны спин мувийг гайхалтай гүйцэтгэж орхив. Үүнийг харсан найз Полынх нь нүдэж бүр орой дээр гарах шахана. Тэр орой Джон Пол хоёр Бакнадамд очиход Изабель бас тэнд байж тарав. Харин түүний хажууд Коннор хонжирт тоглоом хожих гээд бөмбөг шидэж байсан ч ганцыг ч оруулж чадахгүй азгүйдэж байлаа. Үүнийг хар зогссон Джон Пол хоёр Коннорыг шоолон инехэд Коннор уурлаж Джоныг өөрөө шидээд үзхийг шаардав. Харин Джон эргэлзээд яв гэсэн боловч гинэт эргэж хараад бөмбөгийг шийдэхэд шууд л цагирагт орчихов. Коннор үүнийг зүгээр л аз гэж бодсон ч Джон 2 дахь 3 дахь гэд шидсэн болгоноо байнда тусгасаар Коннорыг амаа барихад хүргэж чадлаа. Ингээд Джон хоцсон чихмэлээ Изабельд бэлэглэж тэд албан ёсоор танилцаж амжив. Тэдний харилцаа ийхүү эхэлж байх үед нөгөө талд Кевин Дурантийн карьер сүрлийн ирмэгт ирээд байлаа. Кевин бэлтгэл дээрээ ганц ч бөмбөг оруулж чадахгүй яг л тоглож сурч байгаа хүүхэд шиг болсон байхад Джон гэртээ Дурантийн бүх хүнд техникийг маш хялбархан хийж сурсан байлаа. Сургуулийнхаа Eagles багийн бэлтгэл дээр Джон гинтгэн гарч ирв. Тэр бүр багийн өмсгөлөө өмсчихсэн. Намайг дахин нэг шалгаад үзэх юм ээ. Дасгалжуулагчаасаагүй. Харин дасгалжуулагч мэдээж л өмнөх азгүй хүүхэд дахиад л юу хийх юм бэ гэсэн шиг шууд л татах
татгалзлаа. Гэвч Жон одоо өөр хүн болсон. Тэр зөвшөөрөл хүлээлгүй шууд талбай руу дайран орж багийн од Коннорын гараас бөмбөгийг нь булаан аваад нэгийн эсрэг нэг тоглож эхлэв. Ийхүү Жон яг л Кевин Дурант шиг гайхалтай тоглож тэнд байсан бүх хүмүүсийг зочрол зориулж орхилоо. Дасгалжуулагч болон түүний туслагч итгэж ядан талбай руу орж Жоныг зогсоохыг хичээсэн ч манай хүн тэднийг болон Коннорыг маш хялбархан хурж шийд рүү бөмбөгөө тогсоор л байв. За тэгээд үүнийг харсан дасгалжуулагчийн эрүүн мултрах шахаж Жоныг шууд л багтаа авлаа. Ингээд Жоны анхны албан ёсны тоглолт эхэллээ. Гэвч багийн авлагч Коннорт энэ бүхэн таалагдсангүй. Тэр Жонд огт бөмбөг дамжуулахгүй, ганцаараа тоглох гэж оролдоход дасгалжуулагч уурлаж хэрвээ Жонд дамжуулахгүй бол чамайг сэлгээ рүү явуулна шүү гэж сануулснаар Коннор арга буюу бөмбөгөө өгч эхлэв. Жон ч талбай дээр жинхэнэ авьяасаа гайхуулж богино хугацаанд сургуулийнхаа сүүброд болон гялцаж эхэллээ. Маргаашийн сургууль дээр хүн бүр Жонтой найзлахыг хүсэж тэрээр номер 1 хүн болжээ. Тоглолт бүр тэр хамгийн өндөр оноог авч Eagles баг Ялтын буйхаагаач эхлүүлв. Харин нөгөө талд NBA-ийн сүүброд Кевин Durant-ийн амьдрал там болж хувирав. Тэрээр ганцж бөмбөг оруулж чадахгүй. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг түүхэндх хамгийн муу уналт хэмээн шуугаж эхлэв. Харин менежер Макс нь түүний урам зоригийг сэргээх гэж ээжийг нь хүртэл дуудаж, эмээгийнх нь алдартай дахианы шүлэг хүртэл авчруулсан ч Кевинд юу ч тус болсонгүй. Энэ хооронд Жон, Изабель хоёрыг харилцааж маш дотн болж хамтдаа цагийг хөвчөлтэй өнгөрүүлэх болов. Харин Кевин пүүзний сурталчилгааны зураг авалтанд орж байхдаа бүр шившгээ тариад ав. Сурталчлах гэж буй пүүзээ өмсөөд сагс тоглох ёстой байтал Кевин байн бүдэрч унаад бүр шидсэн бөмбөгнө найруулагчийг нь онож орхихон тэр. Харин Макс Кевиний талаарх сөрөг мэдээллүүдийг үзэж суухдаа нэгэн сонирхолтой мэдээг олж харав. Нэгэн орон нутгийн ахлах сургуулийн хүү дараагийн Кевин Дурант гэгдэж түүнтэй яг адилхан техникээр тоглож байгаа тухай мэдээ гарч л дээ. Ийхүү Макс энэ мэдээг хараад энэ үнэхээр боломжтой гэж юу гэсэн шиг маш их сонирхож эхэллээ. Зурагтын сувг болгоноор Жоны тухай шуугаж түүний хэдхэн 7 хоногийн өмнө та нарын талбай дээр маскотыг онож байсан азгүй хүн мөн болохыг зарлаж эхлэв. Зарим мэдээллийн хэрэгслээр бүр энэ хүү Кевин Durant-ийн авьяасыг хулгайлчихсан юм шүү хэмээн хошигнон ярьж байлаа. Үүнийг сонссон Макс Жон болон Кевиний тоглолтын бичлэгийг харьцуулж үзээд үнэхээр л Жон яг л Кевин шиг тоглож байгааг олж мэдэв. Ингээд Макс өөрийн биеэр Жоны тоглолтыг очиж үзээд хүүгийн ур чадварыг хараад хэлэг үггүй боллоо гайхаж хоцорлоо. Ингээд Макс шууд л Кевин дээр очиж би чиний авьяас хаашаа алга болсныг олжглаа хэмээн хэлв. Тэрээр Жон гэдэг хүү Кевиний бүх чадварыг авчихсан тухай тайлбарласан. Кевин үүнд нь огт итгэсэнгүй. Макс ийм утгагүй зүйл дахиж ярих юм бол чамайг ажлаас чинь халан шүү гэж хатуухан сануулгаад Макс арга буюу өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулж эхэллээ. Нөгөө талд Жон, Изабель хоёрыг хамтдаа цагийг өнгөрүүлж байхад Макс гинэт гарч ирэн саад болов. Эхэндээ Жон түүнд дургуутсан ч Макс өөрийгөө Кевин Durant-ийн менежер гэж танилцуулмагц Жон ч баярлсандаа хагарах шахав. Маргааш нь Макс Кевинийг дагуулan Жоны сургууль дээр ирлээ. Тэрээр Кевин бид ядуу сургуулиудад зориулсан олон нийтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж худал хэлж авчирсан нь энэ байж л дээ. Тэд Жоны математикийн хичээл дээр орж ирэхэд Макс яг л Жоныг өмнө нь таньдаггүй байсан мэтэл дүр эсгэж түүнийг самбарт гарган бодлого бодуулах нэрийдлэр Кевинтэй ойртууллаа. Ийхүү Макс Кевиний авьяасыг буцааж авахын тулд үнэхээр инээдтэй зүйлс хийж эхэлхэн тэр. Тэрээр Кевин Жон хоёрын гарыг барьж аваад яг л энерги шилжүүлэх гэж байгаа мэт хүчтэй сэгсэрж бүр хай файв хийхийг хүртэл шаардна. Дараа нь Кевинээр үрчийлэгсэн цаасыг хогийн сав руу шидүүлсэн ч Кевин байндаа тусгаж чадаагүй нь авьяас буцаж ирээгүй л гэсэн үг байлаа. Гэвч Макс бууж өгсөнгүй. Тэр Кевин Жон хоёрыг цайны газар руу давуулан орж хүүхдүүдийн нүдэн дээр Кевиний гарыг Жоны биед хүргэх гэж хамаг хүчээрээ зүтгэн. Харах замд нь хүртэл Eagles багийнханд үнгүй пүүз тарааж Жоны Кевинтэй хамт зураг авахыг шаардлаа. Хөөрхөн Макс үнэхээр л Кевинийг хуучин хэвэнд нь оруулахын бүх боломжийг туршиж үзэж байв. Гэртээ харах замд Макс Кевинээс Жоны хажууд байхад ямар нэгэн сонин мэдрэмж төрөв үү? Өөрчлөлт гарсан уу хэмээн шалгаж эхэлнэ. Гэвч Кевин аль хэдийн туйлдаж маш их бухимдсан байв. Макс хүн бүр намайг шоолж байгааг би мэдчихээн. Чиний энэ тэнэг оролдлогууд надад огт хэрэггүй хэмээн хатуухан хэлээд авав. Нөгөө талд Жоны хувьд бүх зүйл эсэргээрээ. Тэр талбай дээр дэндүү өөртөө итгэлтэй бүр бие тоосон нэгэн болж хувирчээ. Тэр одоо Коннор болон багийнхандаа огт бөмбөг дамжуулахаа болж зөвхөн ганцаараа оноо авахыг хичээнэ. Харин яг энэ мөчөд Кевин Дурант өөр нэг талбайд NBA-ийн тоглолтоо хийж байсан ч
бөмбөг нь шийдэндээ ч хүрэхгүй. Эр болсоор л тайлбарлагчид хүртэл Тандер багийг сүрлийн ирмэгт ирснийг зарлаж Кевиний карьер дуусгар болж байгааг онцолж байлаа. Нөгөө талд амжилтандаа ташуурсан Жон найзуудтайгаа үдшилэг зохиож бүр нэлээд задарч байгаа нь Изабель огт таалагдсангүй. Түүний их зантай байдлаас залхсан Изабель үдшилгийг орхон гаргах Жон араас нь гүйж очлоо. Гэвч тэднийг яг ярилцах гэж байтал Жоны одоогийн найзууд нь түүнийг дуудаад аваад явчихв. Мөн түүний жинхэнэ үнэлж найз Пол уцаар ярьж өмнө тохирсон арга хэмжээгээ сануулсан Жон түүнийг ч мөн тоосонгүй. Гэнэт үдшилэг дээр эцэг эгч нь ирлээ гэсэн дуу гарснаар бүх хүмүүс сандралтан нууццгаав. Гэтэл үнэндээ ирсэн хүн аав ээж нь биш, харин Макс байлаа. Энэ удаа Макс Жонд хандан чи Кевиний авьяасыг буцааж өгөх ёстой хэмээн шууд тулгав. Жон ч бүр гайхаж хоцроход Макс түүнд бодит байдлыг сануулав. Чи Кевинтэй уулзахаас өмнө багтаж орж чаддаггүй байсан биз дээ. Гэтэл одоо нэг тоглолтоос 48 оноо авч байна. Харин дэлхийн шилдэг тоглогч Кевин одоо нэг ч оноо авч чадахгүй байна. Энэ чиний авьяас биш. Хэрвээ чи үүнийг буцааж өгөхгүй бол Оклахомагийн мянган хөгжөөн дэмжигчид багийнхаа ялагдлаас болоод маш их урам хугарах болно шүү гэж хадуухан хэлээд яваад өгчих тэр. Удалгүй Eagles баг түүхэндээ анх удаа плей-оффын тоглолтод бэлтгэж дасгалжуулагч нь талбай дээр үг хэлж байлаа. Энэ үеэр Жон Изабелтэй тааралдахад охин магадгүй тоглолтын улиралд дуусгаар бид буцаад хуучин хэвэндээ орох байх хэмээн хэлв. Харин Жон чи намайг сагс тоглодог болохоор л анзаарсан биз дээ хэмээн асуухад Изабель түүнийг сургуулийн хонглоор алхаж эхэлсэн анхны өдрөөсөө л харж байснаа хэллээ. Өөрөөр хэлбэл Изабель сагс сайн тоглодог од биш, харин хуучин Жон л таалагддаг болж таарав. Ийхүү гадаа хөгжөөн дэмжигчид Жоны нэрийг орж байсан ч түүний дотор нэгэн том эргэлзээ төрж эхэллээ. Арга хэмжээ дуусны дараа Жоны дотор нэг л зүйл болохгүй байгааг тэр мэдэрнэ. Дасгалжуулагчаасаа би үнэхээр сайн тоглож байна уу гэж асуусан ч цаадхан зөвхөн ялтанд л анхаарлаа хандуулахыг шаардав. Гэвч маргааш нь Жон дугуйтайгаа явж байхдаа Кевин Дурантийн зурагтай постерыг хараад нэгэн хатуу шийдвэр гаргалаа. Тэр шууд л Макс руу залгаж намайг ирж авах хэмээн хэлснээр тэд Кевин Дурант дээр очив. Ийхүү Жон Кевинд авьяасыг нь буцааж өгөхийг хүсэж байгаагаа хэллээ. Кевин ихэндээ итгээгүйч Жон зөвхөн Дурант л хийж чаддаг тэрхүү гайхалтай техникийг нүднийх нь өмнө үзүүлэхэд NBA-гийн супер од мэл гайхаж хоцров. Ингээд тэд авьяасыг буцаах гэж бөмбөгнөөс хамт барьж шидэлт хийж маш олон арга хэрэгэлсэн ч юу ч тус болсонгүй. Кевин бүх зүйлд бууж өгөн магадгүй би бүхнийг эхнээс нь эхлэх ёстой байх гэд урамгүйхэн яваад өглөө. Харин Жон Изабель дээр очиж уучлалтгүй болсон бүх үннийг хэлэх ба тэд өнөөх азгүй бичлэгийг дахин ухрааж үзэхэд нэг нь нууц илэрлээ. Тэр үед Жоны шидсэн бөмбөг багийн маскотын толгойг онож унагсан нь авьяас солигдох гол төлхөөр байж л дээ. Цаг алдалгүй Жон дугуйгаа жисээр Тандрын тоглолт болж буй ордон руу яран очив. Энэ үед Кевин болон түүний баг маш их оноогоор хожигдож байлаа. Жон шууд л талбай руу дугуйтайгаа дайран орж Рамбл нэртэй маскотыг бөмбөгөөр зохиж унгаахыг Кевинд хэлв. Ийхүү тэд яг өмнөх шигээ бөмбөгнөөс хамт барьж шившлэгээ уншихад асар их энерги хоёр биеэр нь дамжин өнгөрөх нь харагдана. За тэгээд хоёрдугаар хагас эхлэхэд Кевиний авьяас гайхамшигтайгаар иргэн ирж тэрээр талбайг эзэгнэж ихэснээр Тандер баг гайхалтай ялалт байгуулж харин манай Жоны хувьд байдал биш төв. Түүний шидэт авьяас алга болж тэрээр бэлтгэл дээрээ ганцж бөмбөг оруулж чадгаа байжээ. Хамгийн гол нь тэр өөрийнхөө их цангаас болж хамгийн сайнаас Поло хүртэл гомдоосон шүү дээ. Гэвч Жон чин сэтгэлээсээ уучлалт гуйж тэд буцаад эвлэрч чаджээ. Удалгүй Жоны багийн шийдвэрлэх тоглолт эхэллээ. Жон өөрийнхөө ур чадваргүй болсныг мэдэж байсан тул маш их алдаа гаргаж баг нь хүнд байдалд оров. Гэтэл яг энэ мөчөд Кевин Дурант болон Макс нар Жоныг дэмжихээр хүрэлцэн ирэв. Кевин Жонд тэдний нууц тохиог үзүүлж урам зориг өгснөөр Жон тактика өөрчлөв. Тэр өөрөө оноо авах биш, багийнхандаа боломж олгож маш сайн дамжуулалт хийж эхэллээ. Тоглолтын сүүлчийн 15 секунд оноо маш ойрхон Жоны гарт бөмбөг ирлээ. Тэр эргэлзэж байсан ч өөр арга байсангүй. Эцсийн мөчөд тэр 3 онооны шидэвт гүйцэтгэв. Ийхүү бөмбөг агаарт хөөрч цагирагт орсноор Eagles баг ялалт байгуулж Жон өөрийнхөө шаргуу хөдөлмөрөөр амжилтанд хүрч чадлаа. Тэрээр талбай дээрээс Кевин Дурант руу харан хүндэтгэл үзүүлж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe даш дэмжихээ битгий мартаарай.